Сайн уу? За өнөөдөр бол бит хоёрын болзооны өдөр. Тэгээд 7 хоног болгон гоё шинэлэг хэв маягаар бас болцохыг бит хоёр зорилго болгоод тэгээ бас хоорондоо ярилцаад юу хийх тухайгаа ярьлаа. Тэгээ ер нь бол нөгөө өнгөрсөн 7 хоногт салхинд гараад тэгээ маш гоё унтсан. Энэ 7 хоног бол нэлээд гоё нойр сайтай байгаа. Тэгээ өнөөдөр бит хоёр юу хийж байгаа вэ гэхээр гоё орны одоо хоолны бас соёлооттой танилцъя гэж бодлоо. Тэгээ ер нь бол яг хүнд ингээ өдөр тутам бай. За тэгээд олон нийтэд танилцсан, ажил дээр гарна. Тэгээд олон хүмүүстэй хоол идэх ч юм уу тийм одоо ажлын шаардлагаар ийм гоё уулзалтууд их болдог. Тэгээ би халууныг бас орны хоолны соёлтой танилцуулъя гэж бодоод өнөөдөр нэг газар урьсан байгаа. Энэ бол Мексик хоолны Мексикан гэдэг ресторан дээр ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр гоё Мексик хоол идээд тэгээд маш гоё цагийг өнгөрүүлэх байхаа гэж бодож байна. Тэгээд хамтдаа Мексикан ресторан руу орцгоё. Show me what you got, 'cause I don't want no. Зя, гоё орчинтай газар юм байна. Мексик төрсөн биш. Дахиад Мексик явж үзмэр санагдчихлаа. За, сайн байна. Bottle beer гинэ. Ямар бир уух юм? Ай тийм болчиход явах байлаа. Чи ер нь хэдэн настайгаас эхлээд надтай нийлж бир ууя гэж бодож байна. Мэдгүй. За сайн байна уу? За бид хоёрт анх удаа юу яаж байгаа? Мексик хоол идэж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө яг гоё нөгөө нэрийн юу болсон? Бүтээгдэхүүн болсон. Хоолнаасаа бид хоёрт. Тэгэхээр би Мексик үндэсний хоол beef fajita гэдэг тэгэнгүүтээ тако, chicken taco. Тийм хоёр хоолыг санал болгож байна. Тако ойл гэдэг гоё их тий. Тако чи ер нь Мексик үндэсний хоол тий. Тий. За тэгвэл chicken taco. Chicken tacos. Бинтээ тань махтаа болоод улаан лайр үүсгэн түүс чинжээ цахаад байдаг. Оо, үнэн асаа энэ ястаа юм шиг. За тэгвэл энэ гурван хаалыг өнөөдөр идэж үзэх нэ. Баярлалаа. За хоёрын блог хийж явж байгаа юу? Тэгжин влог хийцэн явж байгаа. Тэгэхээр манайх өнөөдөр ачаал багтаага болохоор та хоёрыг хоол хийх процесстэй танилцаасаа гэж урьж байна. Вау. За тгий болох юм уу тий? За хэвээ гоё сонстой. За тэгвэл хоёулаа галтаагаараа нарж үзэх нь шүү дээ тий. Бүгдээрээ хамт галтаагаараа нараад бид хоёрын өнөөдөр сонгосон хоолнууд яаж хийгддэг. Тэгээ үйлчлүүлэгчдэд бас ямар галтаагаас ямар тоогооч хийгээд тэгээ Мексик хоолнууд хүрдэг вэ гэдгийг хамтдаа орж сонирхцгаая. За ингээд галтаагаараа нарахад бэлэн болсон байна. Үсээ боох ёстой. Тэгээд бас ийм хувцс гэрлийн хувцс гинэ. Халуун найд хувцаар намайг цотод. За арай. Сайн байна. Хоёрын хоолыг хийж байгаа ч юм уу? За тийм байна. Одоо та өнөөдөр сонголтоор Мексикан хай стейк салат, тэгээд бас beef fajita болон taco chicken taco pizza гэж байна. Хоолны үнэр яг ингээд идэхэд ингээд бэлэн болгодог амар аппетит төрж байна. Ялангуяа ингээд хийж байгааг нь харсан чинь. За ингээд хон утахгүй ширээн дээрээ хагаж байгаа хийж гисэн гоё хоолыг идэхсэн ядаа хүлээж байна. Хоёул ширээн дээр авч хүлээж байна. Тадам.
Хоол ирчлээ. Бархал Сэтгэл хөдлөд Өнөр нь бүр үнэхээр ингээд айгүй гоё гижигдэж जैन. Ялангуяа нөгөө дотор ороод цаа яаж хийж байгааг нь харсан учраас дотор нь нөгөө ямар орцнууд орсон тэгээ ямар гоё хийжсэн бэ гэдгийг харсан болохоор бүр гоё идмээр санагдаж байна. Маш гоё харагдаж байна. Тэгээ амсаад үзье те. Би нөгөө Европ хоолны хэрэгслийг болохоор ингээ гаднаас нь эхлээд хэрэгэлдэг шүү дээ. Ингээ жижиг сиренээс нь ахуулаад ингээ хэрэгэлдэг. Өнөөдөр болохоор ингээд ийм 3 хэрэгсэл тавьсан байгаа дээ. Ер нь сиренуудаа яаж хэрэгэлдэг вэ? Яг хоолны хэрэгслээ? Хөнгөн зөшөөлөх салаатаа хэрэглэхдээ дотор талын жижиг сэрэгээрээ жижиг сэрэгээрээ. За тэгээд яг үндсэн хоолнуудаа болохоор гадна талын том сэрээ харагдана. За баярлалаа. Сайн хооллоорой. Баярлалаа. За сайн хооллоорой. За эхлээд энийг ингэх юм яах вэ? Ингээд тэгээ өр дээрээ тавин заяа. За салаатнаас авсан. Нэрээ үнэхээр юу яаж юм? Шийс асгарч байна. Яа энэ юу н бүр амар гоё юм аа. 뭐 하든 어서. 먹어요. 먹어요. 양적. Өнөөдрийн сонголт бол үнэхээр бас нөгөө нүдэ олно гэдэг шиг маш гоё сонголт байж чадлаа. Тэгээ үнэхээр яг нь ингээд нэг юм яг нэг гоё хоол идчихээ та гэсэн үед бол Мексик хоол бол гоё сонголт байд юм байна. Тэгээ амралтын өдрийн өглөө миний багын амралтын өдрийн өглөөний дурсамж болохоор хийцтэй цайны үнэр. Имэж ингээд тий унтж хахад хийцтэй цагаа ингээд яг нойрон донд тэр гоё таатай үнэр үнэртэй л тэгээд айгу хөөрхөн дандаа үнсэс сэрээ эрхлүүлж сэрээдэг. Тэгээд өдөржингөө хастай явдаг. Тэгэл гоё банштай хийцтэй цайгаа уугаад гэрийнхэнтэйгээ тэгээд 4 цагийн хүүхдийн кино гардаг гэсэн чинь зураг төрсөн өдөржингөө ажиллаж байж байгаа 4 цагаас нээдэг заяа. Тэгээ хүүхдийн кино гардаг. Тэгэл арай олонгууд харин хамаг ажилнаа орсон усанд орох хувцсах ажлууд нь амралтын үед 2 хоног ингээ амарж агаад арай олонгуудтай гинт бөөнөрөө бараг байны өрөө олдохгүй булаацалтал. Тэгэл усандаа ороод хувцаа бэлдээл. Тэгэл нэгд өдөр хичээлдээ ажилдаа явдаг байсан. Тэгээ амралтын өдрийн ерөөсөө дурсамж бол ерөөсөө хоол, үнэр, тэгээ гэр бүл гэсэн энэ салшгүй ойлголтууд байдаг. Тэгээ би амралтынхаа нэг өдрийг бол одоо халиунд зориулж байгаа. Тэгээд халиунд бас ийм гоё миний одоо нөгөө сэтгэл дотор үлдсэн байгаа шиг тэр гоё дурсамжууд бас энэ гоё үнэрээр, хоолоор тэгээ бас ээжтэйгээ хамт өнгөрөөсөн энэ гоё дурсамжуудтай хамт үлдэх баха гэж бодож байна. Амьдрал бэлтгэж өгч байна. Тэгээ бүр ингээд хичнээн ингээд рестораны амар гоё өмтэй хоол идсэн ч гэсэн эмээгийн хоолны амтыг ерөөсө гүцдүү те. Ээж ингэж байгаа бох гэсэн чи. Тэгтээ манай ээж хоолж ялчих байхтэй. Ямар амтлаг хийсэн? Яагаад юм амтлаад байгаа юм гэхээр сэтгэл гэдэг амтлаг хийсэн. Үгэн зүгээр. Тэгтээ үнэхээр яг манай ээж бол ингээд одоо бүр нөгөө дүүнэр нь том болцсон ч гэсэн ээж хасаалтгүй байнга гоё лавшаага хийгээд өгөөч гэл. Тим хоол хийгээд өгөөч ачиж шүү гэл ээжэд нөгөө хоолоор эргэлдэг.
Тэгээ манай гэрийнхэн тийм бол ер нь тийм хоолоор юм холбоотой хоолоор эрхэлдэг тийм айл байгаа. Тэгээ ер нь хоол гэдэг бол амьдралын хамгийн сайхан одоо амт дуурсамж тэгээ амьдарч байгаа бас тэр гоё цаг хугацааг мэдрүүлдэг тийм сайхан зүйл байдаг учраас хамгийн гоё дурсамжийг үлдээхийн тулд бас мэдээж хэрэг хоолны оролцоо байгаа. Тэгээ өнөөдөр бит хоёрын дурсамжтай хамт байсан Мексикан ресторанда баярлалаа. Тэгээ ийм гайхалтай хоол хийж өгч бас өнөөдөр хамгийн гол нь танилцуулсан те тэгээ нөгөө галтгоондоо оруулаад ийм гоё сэтгэлээр үйлчилсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ ээж охтуудын болзоонд бас их гоё таарсан, дандаа гоё сонсдог, дуртай доонууд явсан тэг их гоё орчинтай газар байна. Тэгээ амралтын өдрийн үдээс өмнө бол ачаал багтай байдаг учраас гэр бүлээрээ ирээд бүр жоохнуудыгаа хүртэл дагуулад ирсэн ч болохоор юм байна. Тэгээ гэр бүлээрээ эсвэл ээж охтуудтайгаа ээж хүүхдүүдтэйгээ ингээд болцох энэ гоё боломжийг гоё бүрдүүлсэн сайхан орчинтай газар байна. За ингээд бит хоёрын видеотой хамтдаа байсанд баярлалаа. Баяртай. Дараагийн 7 хоногт бас гоё газараар болцсноо. Хамтдаа болцгооноо. Гой мангагаад битээ. Юу яа? Салфетик аваа мэдөө асгаад заваарж өгч.